Монголын тайз зэлгсийн сор үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн Хувьсэл продакшны захирал продюсер Урт Насангийн уран чимгийг хүлээн авна! Боо ажлынхаа хайжгаар зав гаргаж бидний урилгыг хүлээж авсан маш их баярлалаа. Тэгээд ер нь бол надад нэг үзүүлэх зураг байна. Хамгийн эхлээд одоо хүмүүс бол үзэгч тэр чинь залуучууд бол таныг тайд дэлгэцийн жүжигчин, уран бүтээлч гэдгээр мэднэ. Гэтэ та чинь бас баг балчин насандаа дуучин байсан хүний хувьд. Сая манай гарууд хамтдаг бол яг таны хүүхд тогтоод дуулдаг байсан Шинэ өглөө гэдэг дуу. Тэгээ найрамдлын сүлдөө болсон Тавтай нойрсоорой гэдэг дууг одоо та дуулж ирсэн. Та аль нь? Би юу аль нь юм шиг байна. Энэ. Их чинь. Их чинь хоёр дүүтэйгээ. Одоо энэ дунд дүү маань Италид дуурийн дуучин. Та баг дүү маань дизайнер. Тэгээд ингээд айлын 3 бага охин. Тэгээд энэ 9 дэх ангид дуулчихсан дуу. Тухайд зохиолч продюсер ах нь маань нөгөө Шинэ өглөө Тавтай нойрсоройг санал тавиад тэгээд дуулж исэн тэр үедээ хит болж исэн одоо ч болтол одоо ингээд явагцаар л дуусаар л байдаг одоо радио FM-ээр тийм ээ. Тийм. Үнэхээр энэ дууны төв болсон амар баяртай байдаг. Таныг бол яг одоо ингээд би мэддэг болсон цагаас эхлээл яг урлагт ямар ч хэвлэл буцалтгүйгээр бүх амьдралаа бүх одоо зүйлээ зориулж одоо ханддаг гэдгийг мэднэ. Та гэхдээ яг хизээнээс хамгийн анх яг энэ жүжигчин болно би яг энэ урлагийн хүн болно гэдэг мэдрэмжээ авч ирсэн. Угаасаа гэр бүлд бол урлагаар амьсгалж байгаа шүү дээ. Гэр бүлийн концерт гэдэг түрүү хэллээ шүү дээ. Ээж минь хоёр ах одоо миний нахцууд бол жүжигчин хүмүүс байсан. Маш мундаг хошин урлагийн жүжигчин, драмын жүжигчд байлаа. Тэр хоёрын нөлөөлөл бас их байна. Ээж аавын нөлөөлөл их байна. Тэгээд одоо ер нь хүүхдүүдийн гадуур нийгмийн ажил бол соёлын ажлууд амар хүчтэй нөлөөлдөг байсан. Одоо би эргээд бодоход ойлгож байгаа байхгүй юу. Би 8 настай байхдаа хуучин хүүхд залуучуудын театр гэж байсан. Тэрэнд хулчаахаа гэд хүүхдийн жүжиг үзэхгүй юу. Тэрэн зөвөр нэг хідэн туулаанаар онгоцонд нисж явж байгаа л онгоцон сүрэл ширэнгэн дуунаал одоо яах вэ гэдэг жүжиг байхгүй юу. Тэгээд тэрий чи нөгөө 8 настай хүүхд харахаар яаж хүлээж авчихна гэхээр бүр одоо нөгөө бүр ингээд 4D 5D кино шиг тэгж төсөөлж тэр дотор орж үзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бага насны хүүхдийн сэтгэл зүйд энэ урлагийн бүтээлүүд хэрхэн нөлөөлж байгааг нь одоо эргээд харахаар бүр супер байгаа байхгүй юу. Тэгээд тэрнээс хойш би багш болно гэж бодоагүй, эмч болно гэж бодоагүй. Би ерөөсөө энэ ийм ажил хийдэг хүн болох юм байна. Би энэ л ажлыг хийх юм байна гэж тууштай энэ бодолтой үнэнч байсараа байгаад конкурс өгсөн байдаг юм аа. Би одоо ч урлагийн зам шиг амар дардан зүйл хийж байдаг шүү дээ. Таныг амар олон зүйл туулж хийж яг энэ дэрс гэдэг бол бас мэдх юм байна. Тэгэн шүү дээ. Тэгэл нөгөө мөрөөдөлтөө ингээл дардан байлаа шүү дээ. Бодно гэдэг чинь айгу дардан шүү дээ. Ер нь ингээл өөрөө төсөөлсөөр байгаа 10 дугаар ингээд төсөөл конкурс өгсөн чинь унтсан. Тэгэнгүүтээ дахиад тэр үед чинь нөгөө 90-ад оны үед чинь нөгөө жүжигчин бэлтгэх нөгөө студиуд их одоо юугаа авчихсан шүү дээ. Маш ихээр одоо юу гэдгэлээ байгуулагдчихсан. Тэр үед болохоор яасан бэ гэхээр бас Жангар гэж театр студ шалгуулаад дахиад унтсан. Тий. За тэгээд миний үед юу гэдэг шалгалтандаа унана. Одоо хоёр нийгмийн давхцлын үе яваад байгаа байхгүй юу? Тэр үед нэг улаан шугам доогуур орно гэдэг байхгүй юу? За улаан шугам дотор доогуур орчих бол амьдрал дуусаа. Ерөөсө бүх юм утгагүй уйлаа. Тэ одоо намаа хүмүүс муу сурдаг гэж хэлнэ. Би улаан шугамны доогуур орсон учраас ичээл тэ тэгдэг үе байлаа штэ. Тэгээд ичээд зунжингаа ингээд одоогийн хэллэгээр юм ороод халдсан уулын оройдоор аавтагаа ингээд суугаал байж та аа маань амьдралаа яриад хүн ер нь заавал чи тэнцэх албагүй чи дараа жил ингээд хүлээж байгаа л ингээд тууштай явал орно штэ гэж хэлчихсэн байхгүй. Тэгээд драмын театр дээр очиод театр студид бүртгүүлэх гэсэн чинь дандаа эрэгтэй жүжигчд аавна гээд энэ жил дандаа эрэгтэй болгосон үчин бэлтнэ эмэгтэй хүүхд сонгон шалгуулт. За 2 өдөр нөгөө дорсомбоо найруулагч хаалгыг манаас уучлаа. Тэгэл гуйгаал одоо бүр ширэн нүрэлж ш тэр чинь. Тэгээ хазар бүртгүүлсэн. Тэгээ шалгалтын өгсөн. Тэгээ драмын театрын театр студид орсон. 2 жил
партерд үйлчлэгч, үлгүүрчин хийгээд 2 жил нь дагалдан жүжигчин хийгээд тэр хоорондоо бас ингээд яг нөгөө мэрэгжлийн одоо мундаг одоо тэр тайзны одоо академик театр дээр практик дээр суралцаал байгаа байхгүй юу? Өглөө нь хичээлээ гээл оройн дандаа ажилдаа гардаг байсан. Тэгээ хөрхөө тухайн үед чинь 240 төгрөгний мянган биш 240 төгрөгний стипенд авдаг байлаа. Тийм. Тэрнийхээ 80% цандаа өгчдөг байлаа. Тэгэл студид ороод 4 жил болсны дараа жинхэнэ соёл урлагийн их сургуулийнхаа тайз дэлгэцийн ангид орсон. Тэгээд дахиад 4 жил сурсан. Тэгээд төгсөөд ирсэн чинь дүр олдохгүй олонний хэсэгт 2 жил. Тэгэхэд энэ хүн гол дүр тоглоцсон. Тэ. Тамгүй дүр жүжигч. Тэгээд гол дүр тоглоцсон. Би болохоор Доёгийн ард масовкнд олонний хэсэг дээр. Тэгээ 2 жилиг олонний хэсэг тоглоод нийт жүжигчин болох гэж 10 жилийг зарцуулсан байдیں۔ Одоо бол хүүхдүүд ажлын дундаас нь хаяа явсан байна. Зөөхгүй ш 10 жил гэдэг чинь. Бас энэний төлөө бүр. Тэгээд 10 жил ингээд сураал ингээл яг уучраа олох гэж сэтгэлээр уннаа. Асгүй юм болохоор. Тэнгүүд л одоо манай ерөнхий найруулагч байгаа төвшин найруулагч туслаг найруулагч байсан байхгүй юу? Жохон тийм хуурай агсан тавиад би. Би мэрэгжлийн сургуулийн төгсөж ирчээд 2 жил ингээд олонний хэсэгт гарлаа. Хэрэг алгаа. Хизээ надад өрөх гээд байгаа юм бэ. Тэгээд чимээгүй л ингээд юу дугаалдаа гараа явцсан. Төд удалгүй Шекспирийн Зуны шөнийн зүүд гээд жүжиг тавигдах нэ гээд дандаа залуу уран бүтээлч тоглоно гээд тэрний Елена гээд орол дээр ажиллах боломжийг одоо төвшин найруулагч надад олгоод миний анхны дүр сонгодог жүжиг байлаа. Хүмүүс ч гэсэн эмэгтэй орчин бол ингээд Жулиета тоглох гол скол ингээд янз бүр тэгэхээр одоо амьдралынхаа 10 жилийг тайсан дээр гарахын тулд зарцуулна гэхэж юу Жулиета болоод тэр чигээ янз бүр болно гэсэн үг үстэй тий. Одоо яг UK одоо сургуулаа дахиад сургуульд орох гэж 2 жил ороод театртаа гэхээр ч бас амьдралын 10 жил ер нь урт үз. Урт шүү дээ. Мэдээж урт. Маш их ажил амжилттай олчихно гэсэн үг. Тэгэлгүй яг хуу мэдээж эмэгтэй жүжигчин хүн болгоны хүсэл мөрөөдлийн дүр бол мэдээж Жулиета байж таараа штэ. Тэрэн дээр тоглох насандаа энэ хүн бас тайзан дээр байж хаад би сурсаар л байсан баг. Тэгэхээр үнэхээр одоо бодоход би огт харамсдаг. Би өөрийнхөө тууштай зан чанарт өөртөө талархдаг. Одоо бол нөгөө би олон талаар юмаа хөгжүүлээд гэдэг альчгүй хоцрох тохиолдлууд ер нь бол аюу амьдрал тохиолддог шүү дээ тийм ээ манайхаа. Тэгэхээр яадаггүй гэхээр аливаа зүйл тууштай байх юм бол тэрнийхээ үр шим буюу одоо амжилттай байх эхлэл. Нөгөө та одоо жишээлбэл янз бүрийн одоо тэгэл одоо гол дүр тоглоод эхлэхээр чи зөндөө олон гол дүр тоглож байгаа шүү. Тэгэхээр чи одоо тэгэл буцаал одоо 30 хүрсэн ч гэсэн 18-тай 16-тай 10 хэдтэй хүмүүсийн төр тэгэл тоглоал явах одоо тэр мөчөнд ч одоо би харснаа хайр сэтгэл гэж жүжиг би нөгөө яна уучлаарай нөгөө дойроо нөгөө нас жоох ойрох юм бол нааш байн ингээд байгаа байхгүй юу настангууд нөгөө цай хувааж өгөөд ярьдаг шиг байсан. Яа хамт нөгөө адилхан уран бүтээлчдэг дандаа л хамт нөгөө ажиллаж ирсэн болохоор за тэгээд нөгөө юу яасан бэ яасан блэ? Хар санаа хайр сэтгэл тоглоод. Хар санаа хайр сэтгэл гээд жүжигийг одоо найдангийн гав хийг багш маань тавьсан. Тэгээд Луизагийн дүр дээр би ажиллаад одоо Фердинандын дүр дээр Төрөөс Орхил Наранбаатар найруулж битээр хосууд болж тоглосон байхгүй юу? Тэр үед би 33 настай байлаа. Тэгээд яг тэр Луизагийн дүр өөрөө 16 настай. За тэнгүүтээ дүрээсээ татгалцлаа. Яг ч ингэж өөрт нэгдүгээрт хөгшин юм шиг санагдаад өөрийгөө. Тэгээд багш дээр очиод яана одоо ингэж өөр хүм унтсан биш дээ. Би ч одоо ингэ 33 төрөг хүрчлээ. 16 настай хүүхдийн дүр тот би яаж гарах юм бэ гэж тэгсэн чинь багш тэгсэн байхгүй. Урнаа. Ер нь аливаа дэлхийн тайзан дээр одоо туршлагатай жүжигчин одоо ийм гол дүрийг хийдэг юм аа. Тэрнээс чи тайзан дээр нас хамаатай гэвэл дэндүү эндүрл байна. Зүгээр чиний хичээл зүтгэл туршлага ингэжээ чи 16 настай Луизагийн дүр дээр тоглоно гэж хэлж намайг тайвшруулсан. Тэгээ одоо бүр тайвширсан. Шалтгаан нь одоо энэ манай үеийн нэг хүн энэ хааны хүү тоглоод байгаа байхгүй юу?
Тэгэхээр би тэр үед бол шал илүү юм санаа зовсон лээ л дээ. Тэгээ багш маань чиглүүлж өгснөөр тайвшраад тэгээ нөгөө ардын жүжигчин Саран Туяа гिचтэй нөгөө Милфордын хэсэг дээр эхлээл ингээл Google орж ирэхээр хэн бэхээр Лойса байна. Хэдэн настай вэ гэж тэхгүй юу. Тэгэхээр энэ жил яг 16 настай гэж тэгсэн чинь гэл ингээл цаашаа ингээл жүжиг явлаа. Эхний жилүүдэд дунд нь жүжигний 2 3 жил завсарлаад нэг сэргээдэг штэ. Тэгээ тоглосон чинь яг тэр үзэгдэлээр орж ирээл хэмб Лойса нас хэдв гэхээр би 16 гэсэн чи зэрэг нэр хэлээ юусэн. Тэгс чи би өөрөө шок. Амар муугай санагдаад та. Би ийм хурдан хөгшөлцсөн юм байна. Тэр чинь 2 жил завсарсан юм ч одоо тэгэл. 2 жил завсарласан юм чи 18 дэх чихгүй. Тэгээд гоё ингэсэн хараад тэгэнгүүтээ ингээд зөвхөн тэр ингээд бүр ингээд амар хачаа санагдаал. Тэгэл өрөөндөө ороо сайнад хэлсэн. Игчээ би нэг удаагийн тоглолтын дээр 18-тэй гэж хэлээд үзээдэх үү гэлтгсэн чинь над руу айгүй ингээл харж гин. Ер нь бол жүжигчин хүн дураараа жүжигийн текстийг өөрчилж ерөөсөө бас болохгүй л дээ. За тэгээд үзэлтэй л гэж гин. Тэгэнгүүт нь дараагийн тоглолтын дээр л гараал өстой нас хэдв гэхээр нь энэ жил яг 18 гэдгсэн чинь зэрэг инээгээгүй. Тэгэхээр энэ хооронд асар тийм өөр ингэж хүлээж авах. Тэр энэ үзэгч мэргэн байдаг. Та нар айгүй мундаг. Тэрний дараа би 39 настай 17 настай охины дүр тоглосон. Энэ нь болохоор Парисын дайрхийн сүмийн одоо Эсмеральда 17 настай. Нэг зүйл. Үнэхээр гоё уралсан шүү бүр. Таны одоо яг энэ Эсмеральда тоглож ирсэн дүр байна. За одоо ингээд бүр шоронгийн хүнж болсон. Юу гарч ирж байгаа юм шиг. Үнэхээр олон ингээд дүрүүд байж байгаа. Ингээд маш олон одоо дүрийн характеруудыг ингээд амьдрал дээр ингээд бүтээж идэг. Тэгэхээр ингээд харахад ерөөс дандаа өөр хүмүүс юм шиг. Тэгэхээр нас яг хамаагүй юм шиг, дажмид хамаагүй юм шиг. Тэгээ энэ төр дотроос одоо ингээд яг дүр дээр ажиллахад хамгийн хэцүү дүр одоо яг юу байх вэ? Юу байна ч гэдэг. Одоо чиний энэ асуултыг ер нь бол хааж нэвтрүүлэхэд орсон хүмүүс бол асуудаг яг үнэндээ альт нь хайртай биш гэдэг юм тийм ээ. За түр болчих л гэхгүй. Энэ нөгөө одоо үзэгчд одоо энэ дээр бол ганцхан энэ Эсмеральда тайзны бүтээл байгаа байхгүй юу? Энэ гурав нь кино бол байна л да. Энэ нь болохоор Зэрлэг зэсгийн үлэмж, Ноён эмэгтэй, Миний нууц гэдэг. Чи айгуу тийм дөрвөн өөр зураг сонгочээ баярлалаа. Ер нь бол нөгөө театрын тайзнаа 22 жил ажиллаж агаад 14 жилийн завсарлага авсан юм байна. Тэгээ саяхан 2 сараас драмын театрт эргэж орж ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь миний бодлоор бол киноноос илүү тайзны бүтээл гэдэг маань жүжигчний жинхэнэ чансааг сорддог одоо тийм талбар. Одоо мэргэжлийн хувьд. Тэгэхээр би энэ тайзны одоо юу гэдэг уран бүтээлүүдэд үнэхээр дуртай, хайртай. Тэрнээс биш аль нь юу гэдэг энийн дутуу хийсэн, энийн ингэсэн гэгдгүү. Бүгд л нөгөө сэтгэл зүрхээ уурж яавал өмнөхөөсөө өөр байх уу, яаж үзэгчдийн сонирхлыг татах уу, этгийн хувьд энэ дүр маань ямархуу байхын одоо бүгдэн дээр л ингэж ажиллаж исэн учраас харин би аль нь хайртай гэж асуугаагүй шүү. Тэгээ одоо ер нь та ажиллаж байгаа дөрүүд дээр чинь одоо хамгийн хэцүү ч юм уу эсвэл та ямар сюрприз бидэнд барих чи л гэж асууж байгаа. Хоёлаа айгуу гоё инээж яагаад гоё муудахгүй нэг. За зүгээр яг сэтгэл зүйн ядрал, бие физиологийн ядралын хувьд бол аюу хэцүү байсан юм. Ноён ихтэй нарагийн төр. Тийм. Яа тэгээд магадгүй Монголын кино урлагт юу гэдгийг дүүшин дотор бүтэн нүцгэн зодонтой хэсэг акшн тоглодог. Тэр бол бүр үнэхээр хэцүү байсан. Бүтэн 16 цагийн зураг авах. Одоо тэгээд урлагч хувьд шинэ ямар дүр дээр ажиллаж байгаа өсгөө бол одоо хамгийн сүүлд одоо яг таны одоо хамгийн яг одоо бидэрт одоо задлаагаа нууцус байвал байна уран бүтээлч хүн чинь тэгэл байнгын л ажил төрөлтэй шинэ уран бүтээлтэй байна. Тэрийг ингээд нэвтрүүлгээ дамжуулаад хийчих юмсан гэж бодно. Яг үүндээ найз сая өнгөрсөн 6 сард нэг киноны зураг авалтанд орсон. Тэ энэ маань тэгээд Ву платформ тийм ээ. Хувьсал продакшны хамтын бүтээл Сэтгэлийн уяа гэдэг уянгын драмын жүжигэн дээр би эмээгийн дүр тоглосон. Зүгээр авиринэт найруулагч нь дүр хайрлаад ингээ ороод ирсэн чинь би ер нь наснасаа тотгошоо тоглолдог байхгүй юу? Гэсэн чинь
Наснасаа дээшээ намайг 65 настай гэж бичсэн. Тэнгүүд нь би бүр яана. Би тэгээ шууд хэлсэн. Чи очиж намайг сонгоод тахтай яадна. Одоо намайг энэ дүр дээр тоглох юм бол энэ урна амьдрал дээр эмээ болчоод байж байгаа царайг нь яг бүр дүр дээр тохирсон бүр эмээ болчих. Яг би шууд л тэгэж хүзэж авсан. Тэн чи үгүй ягч тийм биш. Та энэ дүр дээр ингээ гарч үзэх хэрэгтэй. За тэгээ зураг авалт эхэлсэн. Эхний хідэн зураг авалт бол бүр ингээ салхитай. Ингээ болохгүй юм чинь. Нэг л тийм нэг эвгүй чи ойлгож байна уу? Тэ? Бүр ингээ Сорилцоо ч ойлгоно. Тэгээд анда дасаад бодоод тэгээд нөгөө би чинь ийм могжгонсон хөдөлгөөний үед аягүй тийм хурдтай юм багхгүй юу? Ер нь бол тэгээд ийм настай хүний байрах шүү байх тийм илүү ухаалаг байх. Тэгээд хамгийн нэг сайхан юм нь бусад дөрүүдээсээ илүү зөөлөн. Яг кино маань өөрөө тийм гэр бүлийн нандин хайрын сэдвтэй учраас намайг ч аягүй ширүүн мөрөн дүр тоглодог аягүй тэгдэг байхгүй юу? Тэгэхээр энэ удаагийн бол үнэхээр тийм яг драма төрлийн илүү сайхан зөөлөн сайхан эмээгийн дүр байлаа. Тэгэхгүй одоо ганхын хэсэг яадаг үлээж юм. Тийш үү? 4 сард нээлттэй шүү. Энийг яг монтажгүй оруулаарай. Яг хоо эмээгийн дүр бол манай анхаад илүү их ойрхон бууж байгаа л да. Эмээдээ маш их хайртай байсан болохоор одоо дэси ядуу хүлээж ийнэ гэж харахгүй л дээ. Урнаа үтер би юунийгаа маш сайн мэдэх учраас надад бол одоо ингээд асуулт бол айгу ховор байгаа байхгүй юу? Яг гоо бүгдийн сайн мэдж जैन те бид нар чинь баг хүүхдийн ордон одоо пионерийн ордон гэж нэрлэгдэх байх үедээс л биевийнхээ мэдэж хүүхэд нас дунд нас би миний нэг урнаагийн надаас мэдэхгүй нэг зүйл байгаа. Би урнаад нэг айгүй бухимддаг нэг зүйл байдаг байхгүй юу? Тэрний үхлээр биш үү? 8 тал цуслан дээр ингээд амарч хахад өглөө энэний дуу харуу үрээр дуурдаг байхгүй юу? Сэрээрээ үрийн шуудын чирэг ингээд гэх тэгээд тойроод гүйлтчихдэг байсан. Тэгээд би ч нөгөө хүүхдийн ордонд байдаг болохоор мэддэг болохоор их гоё дуул та. Гэхдээ өглөө хүүхд сэрэх гэдэг чинь бол одоо бас л чанга асуудлын нэг л байсан шүү дээ. За энэ наргаа шүү тий. Хоёрдугаар бидний заавал ярих ёстой зүйл юу гэхээр Монгол хаан төсөл тамгагүй дүр жүжигийн тий одоо тэр маш хүчтэй одоо их хатны дүр. Тэр их хатан чи юу хэдэн настай хүн юм бэ? Цэцэр хатан уу? Цэцэр хатан. За одоо яг насаа бодох юм бол би цэцэр хатан дээр яг жинхэнэ урнаагаар бол арай хөвгчтөөд байгаа байхгүй юу? Тий. Яг түрүүний хэлсэн нөгөө тайзан дээр тийм ээ биеийн формтой байх дамжуулалт гэж хэлдэг юм уу? Ер нь бол хаандаа гологцсон 35 насны орчим тийм нэг хаандаа гологдоод тийм ээ нөгөө хаан ч нөгөө багтнаа ингээд тойлоо явцсан шүү дээ. Тийм тэгээд эр хүний одоо хайр дутсан тийм өрөвдөлтэй эмэгтэйч хүмүүс эсрэг дүр гэж хардаг. Мэдээж жүжигчин хүн дүрээ өмөрч тоглоно. Чиний өдөөс харж ярмааргүй юм байна энэ тухай. Ийшээ харж ярихгүй байнга чи дээр яриад нөгөө юмаа ярьж хийжсэн болохоор тийм ээ. Тийм байхгүй юу? Наашаа нэг харж байхгүй юу? Би асуултад дуусах байхад чи яриад ирлээ. Тэгээ ер нь бол 30-аас 35 орчим насны. Тэр үеийн 30-аас 35 гэдэг бол жоохон хөгшин гэж үзээд байна л та. Хааны хат уучраас. Тий, үнэхээр гоё тохирсон дүр гэж надад одоо дүр эзнээ олно гэдэг бол тэр байх л та. Найруулагч сайн харсан баг. Тэгээд хамгийн гол нь энэ дүр дээр ингээ өдөр болгон уйлдаг. Би одоо хажууд нь байдаг, цуг тоглодог тий. Өдөр болгон одоо ийм бараг галзуурмаар тий тэр акшнуудыг гаргаж ирдэг. За урнаагийн өөрийнх нь нэг дургу хэсэг байдаг. Тэр нь ингээд мөхс би ингээд цаазаар авахулахад нэг хашгирдаг маш уртаар одоо хашгирдаг тийм хэсэг байдаг. Тэрэн дээр бол одоо толгойн өвдөл гарч ирдэг баг бараг тий. Тэгэхээр тэр өдөр болгоны нулимс ер нь хаана байгаад байгаа нулимс вэ? Эсвэл тэр дотор байж байгаа зүйлийг одоо яагаад тий одоо чинь зүгээр аргалаад өнгөрөөхгүйгээр тэгж их одоо тий өдөр болгоныг тэр хүчтэй сэтгэл зүгээр ингэж өөрийгөө удирдах явдаг байсан юм бэ? Одоо чи яг нөгөө эсвэл намайг цаазлуулахыг өрөвдөд үлээд юмар санагддаг байсан юм. Одоо яг чи нөгөө шоуны нэвтрүүлэг учраас энэ асуултаа аюугай асуулчлаа. Энэ асуултыг надад манай нөхөр тавьдаг байхгүй юу? Урнаа чи 50% тоолж болохгүй юу? Болохгүй л дээ. Ягаад чинь өөрийгөө хуурч чаддаггүй. Өөрийнхөө үнэт зүйлийг аягүй сайн мэддэг. Тэгэхээр би юу гэдгийг 300-удаа тоглосон ч тэр Хөвсгөл аймгийн хөгжин драмын тайзан дээр тоглосон ч, Лондонгийн тайзан дээр тоглосон ч яг л бүтэн нөөцөөрөө би 300 удаа тоглох ёстой. Ингэж сурсан.
Тийм шүү. Бас тэгээд би саяхан бас та хоёрыг ингээд цогоох та хоёрыг харахад та хоёр бүр ингээд ийм ачтай болоод эмээ өвөө болоод амар завгүй хүмүүс чинь бүр амар нүдэн гэрэлтэй тийм бүр амар аз жаргалтай болцсон. Тэгээ би ингээд таарлахаар бүр ингээд бөөн аз жаргал болсон хүмүүс. Тэгээ тэр хүүхдийг харахаас тэнэг болж байна энэ чинь бүр ингээд тэгэл бүр ингээд энэ хаанаас тийм хайр ундардын гэмээр одоо урнаагчиг яг та нар ачийнхаа хажууд байж байгаа юмнуудыг харах юм бол нүднийг ялцаа буцаа жоохон болцсон юм шиг яг ингээд айгүй ч олон нөгөө Instagram дээр бас ингээд бичлэг ингээд хийдэг. Тэгээ эмээ болж байгаа мэдрэмж яг ямар мэдрэмж байсан та хоёрт одоо за үгээр илэрхийлэхээ аргагүй заяа. Тэрийг бол мэдээж нөгөө өөрийнхөө хүүхдийг хайрлаж исэн хайраас шал өөр одоо чи өөрөө өвөө болохоор мэдэх баха. Үнэхээр үнэн. Яг тэр хүүхчиг ямар нэгэн хин нэгэн тийм таалагдахгүй тухай бодохгүй гэрээр дүүрэн аз жаргал гэр бүлийн хоорондын харилцааны хувьд бүх юм халуун дулаан дандаа ийм халуун энергитэй үнэхээр бүр одоо би зүүрэлж хэлж мэдэхгүй байна. Тэгээд гэр бүлийн аз жаргал тэднэр дээр тогтдог юм шиг тийм ээ. Надад бол тэгээ санагдчихж байгаа байхгүй юу. Мэдээж эмээ гэж хэлүүлэхээр жоохон Эма болохоор али чи намайг том ээж гэж дууд гэж сургаагүй. Имэйл юм чинь одоо имээгэр л байгаа. Тэгэл өстой хийний анхаагийн хэл дээр ингээл тэ өөрийгөө гэхдээ имээгийнхаа дүрд бас хит орж болохгүй юм бэлээ. Тэгвэл хит орох юм бол ингээд бусад нөгөө ажил тэ бусад юмнууд чинь ингээл имээ дүрдээ итгэл тэгээ жүжигчид чинь байнгын тэр мэдрэмжээр форм барьдаг учраас нэг мэдсэн чи бүр ингээд хөглөгдөд явцсан байгаа байхгүй юу. За Instagram дээр нөгөө өөжөө грандма гэдэг нөгөө хаягтай байхгүй юу. багаараа та нар гэхгүй. Яа тэгэхээр нөгөө уулан бол охин бол дургүй байсан. Яах вэ ингээд хүүхдээ. Тэгэхээр би болохоор нөгөө өөжөөдөө нөгөө альбом гэж бодож Instagram хаяг нээсэн. Магадгүй жоохон ухаан ороод том болоод өөрөө дургүй байх юм бол болчих бол бас болно. Тэгэж бодоод одоохондоо нэрс сэрэн. Тэр бол минийх гэж. Тэр бол чи минийх. Тэр бол би итгүүлч нэ гэж. Тий. Ер нь яг хөө тий. Би юу гэж яагаад тэгж хэлж чинь гэхээр бас ингээд айгүй их нөгөө үнэхээр тийм том хайранд өссөн хүн л одоо бас тэгж их том хайрладаг байх. Би тэгээ таны энэ автог авахсан зургийг чинь авчирсан байгаа. Аачин бод маш олон хүүхэдтэй айлын хүүхэд шүү дээ, тий? Хүмүүс мэддгээр. За байж гараа. Зүгээр бүгдээрээ. Гүг. Гүг ер нь гой нэвтрүүлгэд орж иж байгаа юм галмааргүй байдаг юм аа. Зүгээр шүү дээ, ямар ч зүйл байхгүй. Маань өнгөрсөн амар бутсан. Тэгээд 10 сард тэгээ сая цагаан сар болоод хүн нэг л юмыг амар сайн ойлгох юм билээ даа. Нөгөө орой руу чинь орондоо гэж тэгдэг штэ. Яг орой руу ордог юм билээ. Цагаан сар хичнээн элбэг дэлбэг хичнээн ах дүүсээрээ цуглаад баяр баясгалтай байгаа ч гэсэн тэр хоосон орон зай тэр одоо юу гэдэг нүбэр нөөлөг тэр харагдах бараа сүр гэдэг бол бүр үнэхээр дутагддаг юм билээ. Цагаан сарын бэлгээ бариад одоо цуглуулад бэлдээ явж захта авчирсан юмыг голоол ийм юм авсан юм уу яах гэж ийм авсан дэмий мөнгө өрсөн биш үү ингэсэн биш үү тэгсэн биш үү гэж шүүмжилж өөчлөхөө голоолгож ирсэн болохоос биш. Ямар хэцүүг нь юусоо ойлгоогүй. Тэрийг өөрөө сая цагаан сараа бэлдэж явахдаа маш их ойлгосон. Тэгээ өнгөрснийх нь хойноос одоо ойлгоод ялтай. Тэгэхээр та нар минь ээж аавыгаа амьд сэрүүнд хүснээр нь үгийн хүлээцтэй сонсоод өнгөрөөж байгаарай л гэж хэлээ да. Тэгээд түрүүний асуултыг гол утга нь юу вэ? Аав чинь танд амар гоё зүйл захиж үлдээсэн гэж би сонсч байсан. Тэр нь бол эмэгтэй хүүхэд. Яг өнөөдөр нөгөө Мартин 8 болж байгаа учраас би бас таныг аавынхаа загсан нөгөө захиасыг бас бидэртэй хавалцвал гоё юм болоо гэд зургийг бас авчираад мэдээ ярьсан. Аха. Манайх 8 хүүхэдтэй. Би одоо ихэс 8 л гэсэн үг байхгүй юу? Хүмүүс нөгөө гуруулхнаа дуулдаг болохоор энэ гурал гэж бодоод идэв байхгүй юу? Би 8 4 эрэгтэй, 4 эмэгтэй. Бага 4 эмэгтэй,
Инх тайван, мөнх тайван, ням тайван, нам тайван, уран тайван, уран чимэг, уран цэцэг, уран заяа гэд. Төрний хэллэг шиг байна. Тэгээ аамын тухайд хэлжсэн байхгүй анхаа. Ер нь би одоо ингээд маш өндөр насллаа, 90 насллаа. Хэрвээ намайг эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн одоо хин нь илүү вэ гэж магадгүй асуух юм бол би охин хүүхд гэж хэлнэ. А энэ бол нөгөө эрэгтэйчүүдийг үүсгээд байгаа юм бол биш шүү. Яагаад гэхлээр ингэдэг гинэ амьдрал дээр айгүй тийм хөрсөн дээрээ айгүй боддсон билээ л дээ манай ээж аавд ч айгүй ухаалаг. Эмэгтэй хүн аав ээжийнхаа дотор хувцсыг зөөлөн байна уу, холгож гин үү гэдгийг үздэг. Нойлын цаас нь бор байна уу, цагаан байна уу гэдгийг шалгадаг. Ээж аав минь одоо уйдж байгаа болов гэж тэр шахгүйгээр чихэн хатуу болсон ч гэсэн хажууд нь 2 цаг ярьж суудаг. А тэр хүмүүс бол охин хүүхдээ гэж манай аав хэлжсэн байхгүй юу? Тэгэхээр одоо өнөөдрийн дугаар чи Мартин 8-нд зориулсан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан өдөр болохоор би эмэгтэй хүн болсноор үнэхээр бахархдаг. Үнэхээр гайхалтай байлаа. Өнөөдөр бидэнтэй хамт Монголын гаяа чижигч уран чимэг, уртасгийн уран чимэг байлаа.